Хай за бүгдэнд нь орой минь тэгээд ном нэг ч хатаа уншчихлаа. Хол биш ном. Ган жахлан гэдэг хүн тийм хол биш ном тэгээд нэг энэ номыг яа уншуулсан бэ гэхээр надад ийм 2-3 шалтгаан байсан. Тэгээд би нэг 100 жилийн ганцаарлаг номыг нэг уншаад дуустгүй. Урсуулгаа өөд болтгоо. За тэгээд сүүлдээ бүр өөдөө залхаад тэгээд айгу айтайхаа өөр төрчгээр тэгээд айгу жижигхэн тэгээд айгу тийм эвлэгхэн ном шиг санагдаад явуулсан. Тэгээд хүн яг л одоо миний тас амьдралтаас айгу холбоотой. Хүн яг өвдөж байгаа, зовж байгаа хэцүү байгаа ч гэсэн одоо тэр зүйлийг давж өөрийнхөө энд байгаа зүйлийн хамгийн өндөр оргилд нь гарч иж яг тэнд яг одоо ямар хуу тэ зүйлс одоо байгааг одоо мэдж байгаа тухай. Тэгээд хатаг гараад тэгээд нэмлэг хөвдөг. Тэгээд эмчнэр хаалганд орсныхаа маргааш нь тэмцээс асуугаад ингээ вирустэй авчаа гэдэг юмч чи тэ одоо вирустэй бол одоо чиний бид ч одоо аюултай тэ болохгүй гэж хэлдэг. Тэгсэн ч угаасаа нэг гэр бүлийнхэнтэйгээ тэгээд яг юм тохиролцоо явах гэсэн хүмүүстэйгээ одоо хоорондоо ярилцсан учраас Эверест рүү явдаг. Тэгээ Эверест дээр яг очиод яг юу бодогдчихсэн, юу болсон талаараа бичдэг. Тэгээд богд бол нойрхон гэдэг яг нэг тэр үгийг зүрхэн дээр бодсон. Би ч яг Монголоос авчаал тэр чинь хэцээсэн шүү дээ. Аав ээж хол, уул ус хол. Хэвээ хинч байхгүй байна. Гэж аягүй боддогс аахгүй. Тэгсэн чинь эх орон уул богд бол ээж аав бидрээс аваа бид өөрснөө л явсан юм байна. Тэгээ эргээд ирэхэд яг нөгөө нэг байдаг хэвэндээ байж л байна. Яг л явагддаг зүйлс хэвэндээ явагдаж л байна. Улаанбаатарын машины төвчрэл яг байдаг хэвэндээ байж л байна. Аав ээж хамаатан садангууд маань хэдэг зүйлсээ игээд байж л байна. Тэгэхээр аюу хол гэдэг үг бидний энэ л байт юм байна. Хол биш гэдэг зүйл яг хүний зүрхэн л байт юм байна гэж би бодсон. Яг хажууд нь байхдаа хамт байхдаа яг одоо тэдгээр хүмүүсийг хайрлах, уул усаа хайрлах, хамтдаа аз жаргалтай тэр цаг хугацааг бий болгох тийм гэдэг зүйлс байгаа юм байна. Тэгээд яг энэ хугацаанд энэ бүх зүйлсийг яг одоо өөрөө мэдээд те яг энэ зөв төрхөнд мэдээд авчих юм бол хэдий хол гадаад очсон ч гэсэн ээжийнх, аавынх, их нутаг өрөөхөд хол биш юм байна. Би яг Улаанбаатар тахта ингээл гэр бүл өрөөхөд гэл ингээл байн хажууд надад тэгтэл миний эрэгтэй дүүгийнх, эмэгтэй дүүгийнх, аав ээжийнх, хамаатан садангийнх хол биш юм байна. Орой очоод хамтдаа ярилцаад суух 10 минут хол биш юм байна. Очоод нэг мэндийг мэдээд те ямар хуу байна, юу хийж гин те гэдгийг мэдээд хамт сайхан болсон зүйлсийг ярилцаад энийгээд байх нь хүмүүст маш их аз жаргал өгд юм байна. Энэ бүх зүйлийг ойлгосон. За тэгээд би ч аягүй тийм шаналгаатай байсан. Эхнэрээ сандаг, өрөөхтэй сандаг. Хэцүү. Тэгсэн чинь би л өөрөө аягүй хүүхдүүдээ эхнэрээ аягүй хэцүү байдалд тавьж ирсэн юм байна. Би бодохдоо одоо тий хол одоо би байж миний хүүхдүүд хэцүү байна. Диж миний эхнэр ингэж нэ дээр мэрэ гэж байгаа боловч энэ бүх зүйлд хамгийн буруу дулаг үзүүн би өөр юм байна. Тэгээ энэ номон дээр гардагчлан энэ бүх зүйлийг одоо энэ өнгөт орчлон дээр байгаа зүйлсийг би өөрөө яг зөвөр тий тэр бүх зүйл одоо хол биш гэдгийг баталж одоо харах л байна. Тэгэхээр энд яг тэгээд ингэж юм ярих хазаа авч амар ер нь бол амар тийм яриа төрлийн хүн. Тэгээд ган жахлан гэдэг хүн энэ номон дээр яг өөрийнхөө Эверестийн оргилыг олсон. Тэгээд Эверестээр очиод яг юу бодгдсон бэ? Юу байсан бэ гэхээр тэнд нэг юм жижигхэн модон орон дээр мод чулуун орон дээр унтж яхад тэнд одоо хүүхдүүд нь бол хоёулах нь гэр бүл хоёр тийм. Тэгээд тэнд ингээд одоо хүүхдэн шүү дээ сийгж байгаа. Тэгээд тэрэн дээр ингээд нэг одоо гэр бүлийн одоо тэр их
гоё бие биентэйгээ ярьдаггүй байсан харилцаа хол биш. Бие биенийгээ ингээд шүн сайхан одоо тэрвэрэд унтах те. Одоо хүүтэн байсан гэсэн хэцүү зовж байгаа үеэ те. Хамтдаа ингээд одоо туулаад гарах тэр мөч хол биш юм байна те. Бид нар нэг юм жижигхэн зүйлийг анзаардаггүй юм байна л да. Бие биенийгээ хайрладаггүй. Гэтэл нэг хайрладаг гэдэг зүйл маань яг тэнд одоо Эвересттэй оргил руу авирж байхад нэг шинээр одоо бие биенээ харж байгаа юм л да. Бие биенийгээ нэг хайрлах гэдэг нэг жижигхэн одоо мэдрэмжүүдийг бие биендээ өгч тэрвэрч те. Ингэж одоо халуун дулаан зүйлийг өгөх зүйл бол хол биш гэдгийг тэнд ойлгож байгаа. Тэгээд одоо өмсөж байгаа амьс те. Одоо тэр одоо шивэртэн үү байна уу? Тэр бол юу вэ? Энгийн үзэгдлээ. Юу ч зүгээр тэнд хэрхэн одоо өөрийнхөө тэр оргилыг олж хэрхэн одоо амьд мэд те. Тэр уулнаас бов одоо доошоо бовж өрхөө гэдэг л тэмдэглэл байгаа. Тэгээд уулан дээр очиод яг юу бодож байна гэхээр юу ямар ч бодол авчихгүй. Одоо хойно ноутбук хийсэн те. Тэгэл одоо өдөр бичгээл ингээл сон юу ч орчдөг. Эверест дээр очиод яг юу хийсэн бэ? Юу бодсон бэ? Хэцүү байсан уу? Юу ч боддоггүй. Зүгээр амьд шүртэж байна да те. Энэ уул руу авирах юм байна да. Энэ уул одоо чулуу те одоо юу гэдэг уулын хэлбэр харцуух. Тэгээд өөрийгөө ялан дийлж байгааг харах. Энэ бүх зүйлс байсан байна. Тэгээд би яг одоо шинэ тэгээд 3 дахь зүйл нь болохоор би 25 оны 1 сард хол биш гэдэг зүйл гэсэн. Өөр дээр бас бүр хамгийн ойр мэдэрсэн. Тэгээд сөүлийг бүтэн тойрч одоо хүмүүстэй уулзалт хийхээр энэ номын маань зохиолч дээр нь хөтлөгч Мико тэгээд мөнгөн лектор те мөнгөн тэгээд базраа гэх залуу ганж авлан одоо ийм бэтрүүтэй хүмүүс суванд би очиж уулзж илаа. Тэгээд бүр хамтдаа бүр ингэж ярилцаад нэг ширээнд суугаад хамт хоол идээд те хамт эмороод хамт кофе уугаад ингээд явсан байдгийн. Тэгээ миний одоо уулзсан тэр зураг одоо бичлэг миний одоо Instagram дээр одоо байгаа даа. Тэгээд хүн ингээд яг өөрийнхөө Эверестийг олоод ингээд явахаар ингээд өглөө болон ядарсан ч гэсэн тийм арай өөр сэрдэг. Би өндөр татаач гэсэн би нэг ч өглөөг өөлж сэрж үзээгүй. Нэг ч өвдөлтийг тий шүд зууж давж гарчсан. Эмчнэр хүртэл гарчаад ямар амт төвчөртэй юм бэ гэж хэлдэгсэн. Би гэж хэлээ Монгол хүн гэдэг тэрний ямар төвчөртэй юм бэ монголчууд гэдэг үгийг сонсон тэр мэдрэмж үнэхээр. Гэтэ миний бодож ирсэн би тэр юмлэг монгол хүн бити ирээсэ гэж боддог өдөр болгоно. Бити ирээсэ, бити бэртээсэ гэж бас бурхнаас их говьдог байсан. Бити явуулаасаа гэж. Тэгээд хүн тэгээд сэтгэлийн амт дөө. Тэгээд өөрөөрөө зуралдаад байсан тэр хол зүйлийг ойрхон гэдгийг өөрийнхөө бид тэр мэдэрч ойлгосон. Тэгээ бүр уулзаж үзсэн. Одоо тэгээд шинээр зөв алхмаар, зөв тадлаар, зөв амьдралын хвшлэр амжих гад өдөр болгон жижиг мөрөөдөл тавьж мөрөөдөлтөд хүрэхин төлөө хоёр хүүхдийн төлөө хамт энэ дэлхий дээр Монгол улс дээр хамт оршин байгаа энэ бүх хүмүүсийн аз жаргалтай байгаасай гэдэг үднэс эрүүл хэм маяг эрүүл хүн гэдэг зүйл одоо өөрөөртөө одоо бий болгочод өдөр болгон хичээж байгаа. Хэцүү өдөр, хэцүү өглөө маш их байгаа. Гэхдээ аз жаргалтай зүйл маш ойрхон болгоо сэтгэл. Тэгээд та нарын маань гэсэн сэтгэлд хэрвээ ээж ах чинь, аав ах чинь чи өөрөө хүүхэд хамаатан садан уул ус их оромжин хол гэж бодож байгаа бол энэ номыг нэг уншаад үзээрэй. Монгол гэдэг хүн тэ хэр агуу болохыг, хэр агуу сэтгэхүйтэй, хэр мондөг хүмүүс болохыг, яагаад нүүдэлч ард түмэн гэдэг нэрийг авсныг тэ хэрхэн амархан өөрөөсөө өөрчлөлтгийг бид нар ингээд маш олон зуун жилд харуулж ирлээ. Тэгээд бас энэ номыг бас аваад уншаад үзээрэй. Аюу жижигхэн авсархан тэгээд уншихад маш хурдан явдаг, аюу гоё. Яг юуны талаар яах гэдэг юм те. Гоё ингээд ийм хүн нэг ийм одоо нэг ийм гоё чихэрч юм гоё зарим гэдэг шүү дээ. Тэгээд нэг тиймэрхүү мэдрэмж өгдөг. Тэгээд энэний бас хоёр нь гарсан. Би бас удахгүй бас та хоёрын бас ярьж өгнө.
Тэгээд ийм мундаг хүмүүс, ийм мундаг залуучууд энэ улсад одоо байгаад маш баяртай байна. Тэгээд бүр өөрсдөө дамжуулаад ингээд өөрснийхөө үед тэрнээс доош бүх хүмүүсд ийм гоё ном гаргаж ингэж гоё үлэрлэн дуурайж өөрийнхөө чадах хэмжээний маш том зүйлсийг хийж явж байгаад маш их баярлдаг чинэлхлээсээ. Тэгээд жижигэн зүйлс маш том зүйлсийн маш том зүйлсийн эхлэл байдаг. Тэгэхээр өнгөт хорвоод өчүүхэн гэдэг ухаарч өөрийнхөө эвэрстийг олоорой гэдэг энэ номон дээр хамгийн авч зүгээр энэ бичлэгээ дуусгая. Тэгээд өөрийнхөө зүгээс ямархуу зүйл хүлээж авснаа та бүхэнд аваалцж байгаа шүү. Тэгэхээр авах гээхийн ухаанаар ханаарай. Баяр таа.